Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэндээ сайхан гайхалтай өглөөний мэндийг Эрдэнэ дотоосоо хүргэж байна. За одоогоос 24 жилийн өмнө төрийн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас бие махбод сэтгэл санаа эвтрэнгөөрөө хогсон нэгэн иргэний өсөлтөөр хууль зүйн зөвлөгөө өгч өмгөөлийн үйлчлэгээ үзүүлэхээр явж байна. Тэгээд зарим иргэн зарим хуульчид зарим төрийн байгууллагын албан тушаалтнууд бол 24 жил өнгөрсөн байна. Хууль цугцаа дууссан байна. Хөөцөлдөх арга алгаа гэсэн ийм зүйлүүдийг хэлж за өмгөөлийн үйлчлэгээ дээр үзүүлэхээс л татгалцсан байдгийн байлаа. Тэгээд гэхдээ ер нь бол аливаа зүйлд гарч гаргалгаа гэж бас байдаг. За тэгээд энэ асуудал өнөө хүртэл бол одоо шүүхтэр бол маргаантай явж байгаа ийм асуудал байгаа. Ер нь тэгээд яг та манай өмгөөлийн компанийн хувьд дандаа л одоо нэг үл хууль цугцаа дууссан гэж үздэг олон жил болсон асуудлууд байдаг. Нэг бол одоо хуулийн байгууллагаар одоо эцэслэн шийдвэрлэгдсэн гих мэтлийн янз янзын шалтгаантай нэг эдрэ төвхтэй иймэрхүү асуудлууд ирдгэлдээ. Тэгээд ер нь бол миний бодлоор бол одоо аливаа зүйлд гарц гаргалгаа байдаг гэж ойлгодог. Мишгийн цэдэнд орж агсны нэг сайхан үг байдаг да. Болон болохгүй юм гэж байхгүй гэдэг тэр үгийг одоо манай компанийн өрөө болгоод явуулдаг учраас ямар нэгэн гарц гаргалгааг илэрхийлж явдаг юм аа. Тэгээд элбэг тогтоо